Зягман хаан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэндэж битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүүхэд хамт сонсож байгаа бол суугаа салхийг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байна. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад туугдахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Дараа нь хэрвээ танд сонсож амжаагүй дугаар гарч ирэх юм бол манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 21-ний пүрэв гараг яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Халюка найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Бид пүрэв гарагийнхаа дугаараар одоо дэлхий дахина буюу одоо олонд танигдсан алдартай хүмүүсийн талаар одоо хүргээд одоо удаагүй байгаа байлээ. Тэгэхээр дэлхий дахина алдартай гэхээр одоо яагаад алдартай юм гэхээр за кино жүжигчид ч юм уу, дуучид ч юм уу, эсвэл янз бүрийн продюсер те эсвэл модель гэж ямар ч хүн байж болно. Ялангуяа 4 дахь гарагийнхаа дугаараар сонгож авч байгаа шалтгаан нь болохоор нэмэх 21 тал руугаа ямар нэгэн скандал буюу те дуулайн шуугинд холбогдсон ийм алдартнуудаа хүргэж байгаа байлээ. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа хэнийг хүргэх гээд бэлдсэн бэ гэхээр за нэг тийм хуучны Холливуудын одоо юу гэдгийм бэ 2000-аад ихэнх оны одоо Холливуудын ховны хамгийн том сэдвийн одоо нэр бүхий нэг хүнийг хэлэх болно. За ялангуяа 2000-аад оны ихэнх үеийн интернет, шар хэвлэл, папараззи одоо reality show гэж бүхэл юмны оргил үеийг одоо нэг л хүн дээр аваачаад наачсан юм шиг нэг хүн байдаг л да. Нэг бүх юмны төв дээр нь цэг дээр нь ингээд бэжсэн тэр хүн болвол Paris Hilton байгаа. За Paris Hilton гээ манайхан сонсч ирсэн үү? Paris Hilton гээд эмэгтэйг үзэж харж ирсэн үү? Сонсч байв уу? Энэ хүний нэрийг нь ядаж хүн амтнаас сонсч байв уу? Тэгэх юм бол бас лайв үзэж байгаа сонсогчд маань бас комментээр бичээд өө Paris Hilton чинь ийм тийм гээ бас бичиж болно шүү. За миний хувьд болохоор 2005-6 онд юм болоо да. Нэг ахлах ангитай байхдаа л Paris Hilton-ыг анх сонсч ирсэн. Тэгээ яаж сонсч ирсэн бэ гэсэн чинь би яг тэр үед нэг дугууланд явдаг байсан. Дугууланд явж байхдаа ингээд өөрөөсөө нэг 2 3 насаар нэг юм ах одоо хөвгүүнийг гэхүү те тэр үедээ крашлаад тэгээ тэрнтэйгээ ингээд сайн мэн болсон ч байх вэ одоо тэгээд бас ингээд сонирхоол бас нэг ойртчих гол юм ярьчих гал яг хоорондоо найзлал яваалгаа юм л да дугуулан дотор тэгж байхдаа ингээд яриа өдөөд ч юм уу ингээд хоорондоо ингээд юм ярьж байгаа хооронд тэр хөвгүүн болохоо надад хэлжсэн байхгүй. За чамд ингээд харж явдаг эмхтэй байгаа юу? Охин байгаа юу? Тэрхэл нэг энэ ер нь л нэг амар хүүхдийн жанрын юм асууж байгаа байхгүй юу хүүхдүүд юм чинь. Тэгсэн чинь би нэг эмхтэйг л амар шүтэн биширдгээ крашлдаг. Гэл тэгтгийн тэгэхээр би за хийн баг л нөгөө ангийн гэдэг шигтэй тэгсэн чинь Paris Hilton гэдэг. Чи тэр үед нь би Paris Hilton хин гэдгийг юусоо мэдэхгүй юм чинь. Paris Hilton ямар юм бэ тийм. Тэгсэн чинь нэг амар гоё эмхтэй би бүр нэг амар гоё Барби шиг. Би яг л тийм эмхтэйтэй үерхэн гэж боддог. Тийм эмхтэйг олж үерх юм бол шууд ихнэрээ олгож авнаа гэд. Тэнгүүтэн зүгээр л тэр өдрөөс хойш Paris Hilton гэж хийм болоо гэж бодоод тэр үед чинь одоо интернет кафе агуу цөөхөн мэдгэсэн шүү. Тэгэл интернет кафед мөнгө төргийн төлөөл хайгаал утсан чинь үнэхээр гоё эмхтэйсэн. За тэгэхээр Paris Hilton гэхээр л одоо ихэнх хүмүүсийн одоо толгойд нь нэг тийм шууд нэг өндөр скитэй гуталтай, урт шаргал үстэй, айгүй тийм хөөрхөн царайлаг бас ингээд дандаа ингээд ягаан хувц өмсдөг. Ягаанаар хувцасладаг, клубаар их ордог, парти их зохио байгуулдаг. Одоо папараззи центр гэл дандаа нэг юм олонний анхааралтай байгаа ийм төрхөөр нь төсөөлөх бах. Бас өөрийнх нь байнгын хэлдэг нэг үг гэдэг багхгүй юу? That's hot гэд. Тэр нь болохоор халуухан байна. Наа чи үнэхээр халуухан гэд. Одоо бараг л yes тийм ээ тэ эсвэл наа чи яасан гоё юм наа чи юм мундаг юм
Чи яасан хөөрхийн гэж хэлдэг шүү дээ бид нар. Тэгэд энэ юмхт болохоор дандаа л нэг тийм хүнд магтаал хэлхийг ч юм уу эсвэл өөртөө таалагдсан зүйлийг дандаа that's hot гэж хэлдэг. Гэхдээ хэлэхдээ бас амар учиртай хэлнэ. Хоол нь амар тийм ялтан байхгүй юу? Камерын өмнө л одоо камерын урд болгоно ингээл ярилцлага болгоно эсвэл байхдаа зүгээр л амар ялтан. Бүр нэг юм baby хоолойтой. Baby voice гэж ярьдэн штэ. Тэгснэ that's hot гэл. Намайг ч нөө унтлахын өрөө хөтлөөд ихснээс биш хүмүүс чинь халиуг яасаа айлгүй ярьдсан бэ гэдсэн штэ. Унтлахын өрөө нугасаа айлгүй ярина. Гэхдээ миний хоол бол Парис Хилтний хажуу зүгээр амар бүдүүн баарг амар баригл хоолойтой байхгүй юу? Тэгсэн чи Парис Хилтний хоол бол зүгээр цаанаасаа л нэг алтан гургалтай маашин амар нарийнхан дээрэс нь амар тийм бас секси хоолойтой. За тэгээд ерөнхийдөө нэг үе бол Парис Хилтон чи хаашаал орно тэнд нь ингээл папарацци дагаал явчихдаг. За тэгээд тэр хүн юу л өмсөн маргааш нь зүгээр л тэр хүнийх нь зургууд нь хэвлэл мэдээлэл шар сонин гэл ингээл бүх зүйл төр нь гарч идэг. Эсвэл тэр хүн очиад нэг залуутаа нэг хальт гар барьцсан ч гэж болно штэ. Тэгэнгүүтэн зүгээр хэвлэл мэдээллийнхэн шар сонингууд зүгээр энэ найз залууны бах та энтэй явуулдаж байгаа бах та энэ хоёр үргэж байгаа бах та гэл байнга ингээл мэдээллийн яг хедлайн болчдөг юм ихтэй. За тэгэхээр одоо инфлюенсерүүд гэж ярьдэн шүү дээ. Яг одоо үеийн инфлюенсерүүдийг одоо инфлюенсер хүмүүс маань болохоор би юу хийж байна? Би одоо хаана явж гин? Би ийм өмсөж гин гэл одоо яг ийм ертөнцийн дагуу байдэн шүү дээ. Тэгсэн чинь энэ ертөнцийн хамгийн ихний том нүүр царай буюу эднийг анхдагч хүн нь баг Парис байсан гэд хэлэхэд ер нь бол хэлсдэггүй. Парис ингээд өөрийнхөө амьдралаар ч юм уу өөрийгөө ингээд яриад ингээл эхэлсэн чинь ерөнхийдөө тэр үедээ ерөөсөө тэгж ярьдаг хүн ерөөсөө байгаагүй. Холливуудад ч байгаагүй. Тэгсэн Парис анхалж тэгж гаргаж ирсэн хүн баггүй юу? Бас селфи буюу одоо өөрийгөө авдсан шүү дээ. Селфи зэрэг дарыг мараа бүгдээрээ селфи тийгэл те. Яг энэ зүйлийг бас анх гаргаж ирсэн гэд хэлчих юм бол бас нэг хэлсдэхгүй буруу шаагдахгүй байх гэж би бодож байна. За тэгээ ер нь бол Парисыг нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр ихэнх хүмүүс одоо зөвхөн одоо тэр Америкийнх ч юм уу Монголынх ч юм уу эсвэл дэлхийд даяараа юу гэж их ямар өнцгөр их хардаг вэ гэхээр баян айлын эрх охин эсвэл нэг тэнэг блонди гэж ярьдаг штэ нэг тэнэг нэг юм шар үстэй ямар ч мэдлэггүй нэг бараг толгой нь хоосон гэх те яг юм эмхтэй эсвэл нэг парти girl амар хууж иддэг иш тийшээ ингэж явж алцгандаг гэдэг юм уу эсвэл хин нэгэнтэй ингээд одоо юу гэмдэ олонний танил хүн чинь олонний анхаарал байн байж байгаа юм чи зүгээр л нэг эрэгтэй хүнтэй гараал нэг хальт концерт үзэх юм тэгэнгүүт зүгээр л явдалтай болоо явчихдаг заяа. Одоо ингээд яг тийм маягаараа маш их танигдсан байхгүй 2000 оны ихэнх үеэр. Харин одоо ингээд эргээд ингээд бодохоор нь штэ. Тэр үеийн одоо шар хэвлэлүүд одоо эрэгтэйчүүд давмгай одоо соёл гэх юм уу те. Яг энэ одоо интернет дээр эрэгтэй хүмүүс их давмгайлж ингэж дайрч давшилж ингэж бичтгэл байсан юм байл л те. Тэгэхээр одоо интернетийн тэр зэрлэг үеийн хамгийн том байнуудын нэг болсон эмэгтэй гэж би харж байгаа. За тэгэхээр ер нь Парис Хилтон гэж яг хийм бэ гэдэг дээр одоо бүгдээрээ ярилцъя. Жоох ингээд ойлголт өгье те. За энэ хүний нэрийг бол Парис Уитни Хилтон гэдэг. 1981 оны 2 дугаар сарын 17-нд Нью-Йорк хотод төрсэн Америк иргэн байгаа. За 2 сарын 17 тэгэхээр хумхын орд. Би ч өөрөө айгу ордон дуртай. За тэгэхээр ерөнхийдөө яг одоо өнөөдрийн байдлаар 45 нас хүрсэн байгаа. Гол нь Парис Хилтон гэдэгтэй биш. Түүний овгон дээр маш их юм байгаа л да. Хилтон гэдэг чинь. Та нар ер нь Хилтон Hotels гэж сонсч ирсэн үү? Хилтон зочд буудал гэдэг. Одоо нөө бид нартай ингээд манай Монголд болохоор Шангрила гэж байдаг шүү дээ. Гэхдээ Шангрила ч юм болохоор дэлхийд дахны бас нэг юм чайн, сүлжээ, том тансаг буудлуудын нэг байхгүй юу? Тэгэхэд Хилтон хотелийн гэр бүлийн одоо өв залгамжлагч. Хилтон хотелийн өв залгамжлагч буюу одоо удмын хүн гэсэн үг. За жишээ ерөнхийдөө тэр хүн төрөхдөө л шууд хөрөнгө мөнгө, асар их хөрөнгө мөнгө, нэр хүнд, статустай ертөнцид орж ирсэн гэсэн үг. За аавыг нь Ричард Хилтон гэдэг буюу одоо өөрөө бол маш мундаг бизнесмен, үйл хөдлөх хөрөнгийн салбарын хүн байгаа. Ээжийг нь Кейти Хилтон гэдэг телевизийн одоо реалити шоунууд буюу одоо юу гэдгүүлээ
Housewives of Beverly Hills гэдэг баха. Яг Beverly Hills-ийн гэрээ авгаа нарын нэг юм reality show байдаг байхгүй. Америкт бол нэлээд алдартай. Америк гэлтгүй ер нь барааны орнууд. Тэнд бас ингээд оролцдог юм Beverly Hills-ийн алдарт хүрээний хүмүүсийн бас нэг байгаа. За Парис өөрөө болохоор айлын том нь доороо ганц дүүтэй. Түүнийг Ники Хилтон гэдэг. Дүү нь бас маш мундаг загвар зохион бүтээгч, бизнесийн орчинд бас амар алдартай ийм гоё эмэгтэй байгаа. За ингээд бодхоор чинь ингээд ер нь л төрхөөсөө л эхлээл ингээл камер папарацци ингээл дагуулаад байнгын олонний хараалд байгаал одоо хараанд байгаал тэгээ баячуудын хүрээлэл донд алдартай хүмүүсийг таньдаг мэддэг те тансаг орчинд өссөн одоо юу гэх юм бэ ийм лаг орчинд өссөн эмэгтэй байгаад байгаа байхгүй юу. За бие хааны хувьд ингээд ярих юм бол Парис ерөнхийдөө өндөр маш туранхай гэхдээ зүгээр ш туранхай маш туранхай модель төрхтэй ерөнхийдөө олонд мэдэгдэж байгаа мэдээлэлээр бол 173-аас 175 см өндөртэй гэсэн мөлий. Тэгэд ер нь одоо 2000-аад оны ихэнх үеийн одоо тэр red carpet буюу улаан хивсний баяраар ингээд Парис Хилтон гүгэд очихоор зүгээр нэг плакатны охин шиг юм дүр төрхтэй байдаг гэсэн гинэ. Яг л нэг Барби амлуул нэг ийм хүн байгаа даа гэсэн юм дүр төрхийг бусдад харуулж ингэж олонний өмнө гарч ирсэн гэх юм уу. Одоо тэр урт шаргал үстэй, нарийнхан бие, ягаан даашинц тий. Тэгээ байнга нэг юм жижиг нохооны цуглуулгатай. Жижиг нохоонуудаа ингээд тэрвэрчсэн эсвэл нэг юм үнэтэй 40-50 мянган долларын одоо цүнхэндээ ингээд нохоогоо хийчихсэн. Яг л нэг юм амьд Барби шиг юмхтэй ингээд хаасайгүй л явж идэг. Энүүгээр нь бол маш олон хүмүүс таньдаг. За одоогор болохоор юу хийж байгаа гэхээр яг өмнөшгөө одоо өмнө нь болохоор клуб хийсэл ингээл наргиц ингэх дуртай охин байсан бол одоо тэрээр бизнес эрхлэгч дээрэс нь бас алдартай хүндтэй DJ болсон хажуугаар нь подкаст хөтэлдэг reality show-ны бас өөрийн гэсэн олон брэнд бүтээгч брэндтэй 2-2 хүүхэн хүүхдийн ээж бас маш олон хүүхдийн байгууллагуудыг одоо санхүүжүүлж одоо спонсорлож ажилладаг. Ялангуяа одоо хүүхдийн хүчирхийллийн эсрэг буюу одоо дижитал хүчирхийл гэж бас байдаг. Гадуурхан дээрлэхэлт энэ төрлийн эсрэг одоо асуудлаар их дуурдаг идэвхтэн болсон байна лээ. Мэдээж суусан Парис гэрүүлтэй нөхөр нь Картер Рэум гэдэг нэг бизнесмен залуу байгаа. Тэд 2019 оноос үерхэж эхлээд 2021 онд сүй тавиад 21 оныхон 11 сарын 11-нд хурмаа хийсэн байдаг. Тэгээ охин хүү гэдэг ийм хоёр нэг хүүтэй нэг охинтой ийм хоёр хөрхөн хүүхэдтэй болсон байгаа. За түүний хайр дурлалын түүх бол бас нэг маш их дуулайн шуугиан тарьжл байсан л да одоо нөхөртөө суугаасаа өмнө тий. За гол нь одоо ховны сэдв болсон энэ Парис гэдэг эмэгтэйн хуучин найз залуучуудыг нь одоо ярихгүй өнгөрч болохгүй л байх л та. Юу вэ гэхээр нэг үе түүнийг Леонардо Ди Каприотой холбож их бичдэг байсан. Леонардо Ди Каприо ч одоо Титаникийн гол дүр Джек биш үү? Тэрэндээ холбож бичдэг байсан. Гэхдээ өөрөө Парис болохоор албан ёсоор бид хоёр үргэлжлэжсэн гэсэн мэдээллийг өгөөгүй. За тэгээд дараа нь явж хагаад жүжигчин Эдвард Пурлонг, одоо модель Джейсон Шоу, мөн Backstreet Boys гэд хамтлаг байдаг шүү дээ. Тэрний Ник Картертай бас үерхжсэн. Бараг сүүмүү тавьчихсан уу яасан. Тэгээд дараа нь сасныхаа дараа Грекийн өв залгамжлагч одоо Грекийн өв залгамжлагч гэхээр Грек дотроо тэр бомтон нэг бизнесмен хүний өв залгамжлагч Парис Лацис гэдэг залуутаас нэр холбогдоод сүү тавьж исэн. Тэгэхээр бас инээдтэй байгаа зү. Парис Хилтон, Парис Лацис гэхээр хоёулаа Парис. За тэгээд дараагаар нь болохоор ингээд маш олон хүмүүстэй уулзаж учирж исэн, эсвэл унтаж өвтчихэж байсан юм уу? Аль эсвэл үерхэж нөхөрлж исэн юм уу? Эсвэл хідэн one night хийжсэн мэдгүй томшоо алдсан байдгаа. За бодвол мэдээж тэгэл Парисын хайр дурлалынх нь одоо түүхэн гэх юм уу жирийн хүмүүсийнхээс бол мэдээж шал ондоо байж таараа. Яг бол бүх зүйл нь камерын урд явагдаж байгаа. Тэгэд бас нэг нэвтрүүлэг төр өөрөө хэлсэн л л тэ. Хүмүүс намайг айгүй шүүмжилдгээ. Яагаад гэдгсэн чинь миний одоо ингээд үерхэж нөхөрлөж байгаа залуучууд маань надтай айгүй муухай харцдаг. Зарим нэг надад ингээд гар хүрдэг, хүчирхийлдэг. Магадгүй одоо юу гэдгийг дотн харилцаанд орохтой хүчинддэг ч юм уу те. Иймэрхүү
хандлагууд их гаргадаг гэж хожим нь өөр ингээд ярилцлаганд өгсөн байна лээ. Тэгээ яасан бэ гэсэн чинь өөрийнх нь одоо гол нь дуйлан болоод исэн нэг бичлэгээс болоод жоохон байхдаа томчуудын бас юм бичлэг хийцэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр нь бас тараад тэрнээсээ болоод одоо дараагийнх нь найз залуучууд нь юм буруу ойлголт аваад энэ нэг дуртай бараг л юм янханлаг юм хтэй зүгээр нэг баяа айл юу ч мэдэхгүй тийм ээ яаж одоо хөрөнгөө яаж өрхөө гэдгийг мэдтгүү яаж ингэхээ мэдтгүү энэ хүүхнийг бараг л ашиглаад ингээл хайчих гэдэг айгу дорд үзээд тэгээд иймэрхүү зүйлээсээ болоод нэг залуугаас нөгөө залуу руу нөгөөтгөөс нөгөөх рүү ингээд өсчээд яваад исэн байгаа юм л да. За тэгээд энэ талаараа ингээд бас ингээд ярихдаа болон өмнөд найз залуучууд болон хамгийн гол нь амьдралд нь хамгийн том бараан одоо сүүдэр болж үлдсэн тэр нэгэн бичлэгийн талаар ингээд ярихдаа үнэхээр их ингэж өвдөж шаналж байгаа нь уйлж байгаа нь харагддаг. Маш олон нэвтрүүлгээр болон подкаст, ярилцлагууд, шар сонин хэвлэлүүд одоо юу л эдийн те вебсайтуудаар ингэж гарсан байдаг. Ягдвал энэ бол миний амьдралын хамгийн том бараан зүйлээ. Тэгээ үүнээс болоод би өөрийн гэсэн одоо нэр хүндийг олж авах гэж нэр үнэхээр зүдэрсэн маш олон жил тарчилсан гэж ярьсан байна лээ. За тэгээ Hilton хотел чинь амар том хотел ахгүй юу? Одоо өв залгамжлагч гэдэг байгаа шүү дээ өөрөө. Дэлхийн 144 оронд тансаг зэрэглэлийн буудлуудтай 7500 гаруй буудлуудтай сүлжээ буудлуудтай. За тэгээд дээрээс нь тэр Hilton хотел Hilton одоо тэр том компани маань Pus маань хэм одоо юу гэх юм тэр нь маань 20 гаруй баг 30-аад гаруй юм нэрийн брэндтэй буюу охин одоо юм брэндүүдтэй тэгээд бүх ингээд real estate буюу одоо нэг үйл хөдөлгөөнтэй ингээд тооцох юм бол баг 10,000 ат гэж байгаа байхгүй. Зүгээр нэг байр сав биш шүү дээ. Тансаг зэрэглэлийн бүтэн том буудлууд ийм их хөрөнгөтөр байгаа. Ийм их хөрөнгийг одоо залгамжлаж авах ийм мундаг ч хоо ийм эмхтэй байгаад байгаа маа. За тэгэхээр одоо гол хов руугаа орё гэж бодчихээн. Тэгэхээр одоо тэр яасан ийсэн ямар бичлэг байгаад байгаа юм бэ гэж манайхан бас гайхчихж магадгүй. За ямар ч тач яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 29 минут болсон байна. Тэгэхээр яг одоо MJL радиотойгоо хамт байгаа унтлагын өрөө нэвтрүүлгийг үзэж байгаа бүх сайхнуудаа энэ үчи мэндийг хүргье. Тэгээд Paris Hilton-ыг таньж байна уу? Paris Hilton-ыг харж байсан уу? Янз бүрийн одоо шар хэвлэлүүдээс ч юм уу эсвэл вебсайтаас энэ хүний талаар сонсож байв уу? Тэгвэл тэгэх юм бол бас бичээд ороод ирээрээ. За тэгэхээр Paris Hilton-ы энэ томчуудын бичлэгийн дуйлан чинь зүгээр л нэг бас нэг тийм оддын скандал болоод өнгөрчөөгүй. Тэгээд үнэндээ бол 2000-аад оны шар хэвлэл эртний интернетийн үе те алдартнуудыг шүүж доромжлох соёл яг л ямар амар байсныг харуулсан том жишээ болж үлдсэн байгаа. Тэгэхээр Парис тэр үед одоогийн шиг яг дэлхийд даяар танигдсан одоо бизнесмен ч юм уу DJ брэнд бүтээгч болоогүй байсан үе байдгаа. Дүнгэж олонний анхааралд орж эхэлж байсан ийм жоохон залуухан охин байгаа байхгүй. Тэгэхээр нас нь дүнгэж 19-20 орчим байсан. Тэгээд харин нөгөө бичлэгт гараад байгаа залуу нь болохоор өөрийнх нь үерхэж байсан залуу байгаа юм. Яг ингээд албан ёсоор үерхэж байсан. За нэрийг нь Rick Salomon гэд нэртэй. Тэгэд Парисаас болохоор нилээд 30 гарцсан ир байсан байж байгаа тэр үедээ. Тэгэхээр бичлэг болохоор 2001 онд хийгдсэн гэж яригддаг. Тэгэхээр тэр үед Парисыг 20-той гэж бодъё л та. Тэгэхэд энэ залуу маань 30 гарцсан байсан гэж байгаа юм. За тэгэхээр бодтоо Парис өөрөө ингээд хожим ярьснаар бол энэ бичлэгийг хийхдээ би тиймч дуртай байгаагүй, амар ихтгэлтэй байгаагүй. Гол нь би амар иччихсэн, санаа зовжсэн. Харин найз залуу маань ингээд шахаад ингээд дарамтанд байлгаад дээрс нь айгүй ингээд ятгахжсэн болохоор би хийсэн. Тэгэд өөрөө тэр найз залуу нь хэлэхдээ эн чин зөвхөн бит хоёрын хооронд л үлдэн нэзтэй, үлдэн штэ. Чи юунд нь санаа зовж байгаа юм бэ? Хосуудад ийм байх штэ гэд амлсан гэж байгаа юм. За тэгэд мэдээж Парис ингээд өгсөн ярилцлагууд ингээд хожим нь яг тэр үедээ дуурч чадаагүй. Хожим нь ингээд өгсөн ярилцлагуудаа одоо ярихдаа уг бичлэгийг хийхэд би маш тухгүй байсан. Дарамт мэдэрсэн. Тэгэд өөрөө надад Рик хэлэхдээ энэ зөвхөн бит хоёрын хооронд үлдэн гэж хэлсэн болохоор ингээд итгэлцэл явсан. Тэрэнд нь би итгэсэн яг бол миний найз залуу хайртай хүн байсан учраас. Тэгэхээр эндээс нэг юм асуулт гарч байгаа юм. Хайртай хүн эсвэл итгэдэг хүн чинь зүгээрээ хинт ч үзүүлэхгүй гэж хэлэхэд ер нь та бас тэр хүнд итгэхгүй үү? Тэгэд итгэхгүй байх уу гэдэг асуудал гараад ирж байгаа юм л да. Тэгэхээр
итгэцэн тохиолдолд буруутай явгүй л буруугүй л ахгүй юу? Яг бол хайртай хүн шүү дээ. Үргэлж байгаа. Тийм ээ. За хамгийн амар нь энэ л байгаа юм л да. Бичлэг хийх үеийн одоо яг хувийн харилцаа, хувийн орчин, яг хувьдаа хийж байгаа зүйлийн дараа нь ингээд нийтих болгочихсон. За бичлэг нь нийтдээ 1 цаг 2 минут явдаг юм бүрэн бичлэг байгаа. Энэ бичлэгийг болохоор одоо ингээд томчуудын киноны вебсайт дээр бол ингээд хэсэгчлээд оруулсан байлаа. Би болохоор бас үзчихэл байсан л да, хэсэгээс нь бүтэн үзээгүй. Тэгэд үзэж байхад одоо нэг 10 минутаар 11 минутаар ч юм уу тий 14 минутаар ингээд таслаа бичсэн. Яа харахгүй Парис маань юм жижигхэн юм годгор юм шар үстэй юм жижигхэн залуухан охин байдаг аахгүй. Тэгээд нөгөө залуу нь болохоор ингээд бичлэгтэй нэг амар хонгор минь над руу хартаа али чи ингээд над руу хараад инээмсэглэхэд нөгөөт ингээд нүур амаа нуугаад ичээ санаа зовоод гэснэ. Шууд ингээд өөрийг ингээд хүнжлөөр хүчсэн байсан чинь ингээд хүчээр ингээд татаж аваад гэснэ. Али би над хөхий чинь харъя, али нөгөө эмзэг ритний чинь харъя, харуул та. Би энэ бүхсийг ингээд орой болгон баздаг гэж та нар итгэхгүй өнтер гэж мэгэл камер дээр өөрөө яриад байгаа байхгүй. Тэгснэ камер дээр ингээд Парис цаана бичлэг хийгдаа штэ өөрийгөө. Өөрийнх нь тэгснэ өөрөө болохоор тэр залуу камер дээр ихтэй би энэ хүүхнийг ингээд орой болгон бавдаг гэвэл та нар итгэхгүй өнтер гэж мэгээ. Тэгээ нөгөөтгөн цаана болилдоо ямар ичмэр юм бэ гэж гэдэг аахгүй. Уул нь хоёр хүн хоорондоо л байгаа. Тэгснэ та нар итгэхгүй мэдхгүй гэд ярангуут нь энэ хүн угасаал хоорондоо дундаа үлдээн гэж хийгээгүй юм шиг санагдсан. Айгуу сонио. За тэгсэн чинь хоёр хүний хооронд л байх юм нарийн нандин зүйлийг тэгвэл гинтэл нэг өдөр одоо 2 3 жилийн дараагаас нь сая хүн гэд ярьдаг сэдв болсон. Сая хүн тэр бичлэгийг нь үзээд эхэлсэн байгаа юм л да. Яасан бэ гэсэн чинь тэр үед чинь Парис одоо Simple Life гэд энгийн амьдрал гэдэг юм reality showд найзтайгаа хамт ордог байхгүй юу? Никол Ричи юу найз нь. Тэрнтэйгээ хамт ингээд амар баян Beverly Hills төссөн юу ч мэдтгүй ирэх юм болоо хоёр охин зүгээр л хөдөө амьдралд очиод ферм дээр очиод амьдарж байгаа 5-7 хоногийн юм хэсэгчлсэн юм reality show гарсан юм Парисын өөрийнх нь. За тэнд үхрийн баас одоо цэвэрлж байгаа, өөр газар ажиллаж байгаа Макдоналдс баг ингээл түгээх хийж байгаа ингээл хийж болох энгийн амьдралын бүх зүйлийг хийгээл гэхдээ яг тэрэндээ болохоор яг ингээд юу чин сэтгэлээсээ хийгээл чин сэтгэлээс айгүй хүрхэн гараад байгаа байхгүй. Тэгсэн чинь Парис Хилтон гэдэг чи ийм мундаг эмэгтэй юм бэ штэ. Нөө Хилтон буудлын өв залгамжлагч гэдэг ингээд хандлт аваад гэсэн чи гиг өнтгөн дараагаас нь одоо энэ бичлэн гарч ирээд бүүм зүгээр карьер зүгээр шалаар тэгээд амар том юм юунд орсон л доо мэдээж. За тэгээд найз залуудаа итгэсэн итгэлтэй тэгээд хувийн орон зайтай одоо зайргаа ингэж халдуулчихсан байгаа мэдрэмж энтер гэл одоо тэгээд бүгд ингээд нуран унсан байгаа. Тэгээд эннээсээ болоод Парис маань маш олон жилийн турш одоо юу гэх юм бэ сэтгэц мэдрэлийн асуудалтай болсон гэж яриад байгаа байхгүй юу. За тэгэхээр одоо нөгөө тал руугаа орё л доо. Рик Соломон гэдэг залууг яриа. За энэ хүн тухайн үед болохоор Парисаас нилээд авах байсан 30 гарсан эртэй. Харин Парис баг 20 дүнгэж хүрч байгаа охин байсан. Эндээс л хүмүүс одоо өнөөдөр насны зөрүү магадгүй одоо эрх мэдлийн зөрүү ч юм уу туршлагын зөрүү энтер гэд бүх юмыг харж болох юм. За тухайн үед бол баг хинч тэгж одоо юу гэх юм бэ яг тэр үед бол анзаарч хараагүй л ахaltaа. Тэгээ яг бол гол ярих муулах сэдв нь болохоор Парис л байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө залууг нь ингээд нэг хайхтар асуудалд оруулаагүй тэр нь хэний ч гэж баг асуугаагүй байгаа байхгүй юу. Гол нь л гол байна Парис байсан. Парисыг л гол дүр болгоод бусдын нүдэн дээр шившгэлж л байвал гоё юм шиг харагдуулж байгаа юм. Гэсэн чи яасан бэ гэхээр гэтэл бичлэгт 2 хүн байсан л байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ дээр бас нэг юм байгаа юм. Тийм олны донд байгаа. Яагаад 2 хүний нэг нь дэлхийн доромжлол болоод те дэлхий даяар доромжлыг мэдрээд муугаараа хилүүлээд ингэж байхад нөгөөх нь харьцангуй ингээд ард нь үлдчихэж байгаа юм. Тийм биз дээ. Яагаад одоо эмэгтэй хүн болохоор одоо юу гэдэг юм бэ? Наачистай явдалтай анхамлаг ийм тийм гэж эмэгтэйчүүд яриулаад эрэгтэй хүн янз бүр юм хийчих юм бол тий одоо юу гэдэг юм? Наачистай playboy, bad boy гэдэг штеп. Эсвэл яста азтай ирвэ начичтай аавын хүү энэ даантар гэж мэгэл ярьдэн штеп тий. Яагаад ийм харьцангуй ойлголт байгаад бийдэх юм бол эмэгтэй хүн янз бүрийн асуудалд орчхоор чинь нэстэ бараг шившиг минь завхаа юм аа гэдэг юм эсвэл өөрөөсөө л болчих гэсэн нэг юм хандлагууд бас гараад идэг юм шиг санагддаг. Ер нь бол энийг бас нэг бас вебсайтууд дээр бас бусад мэдээллийн хэрэгслүүдээр бас ингэ бичсэн байсан шүү. Зөвхөн миний бодол биш байгаа. За тэгэхээр яг л ийм
соёлд гэх юм уу яг л ийм орчинд Парис маш олон жилиг 2000 оноос эхлээд өдийг хүртэл одоо ингээд туулж ирсэн ийм эмхтэй байгаад байгаамаа. За хамгийн бас нэг айхтар зүйл нь юу вэ гэхээр гол зүйл нь за энэ бол бит хоёрын дунд үлднэ гэд амлцсан байгаа штэ. Тэгсэн чинь зөвшөөрөлгүй тэгсэн чинь ингээ гарцсан байгаа. Одоо харин бид нар ингээ бодохдоо зөвшөөрөлгүй хувийн бичлэг тараасан байна. Энд чинь өстой ноцтой хэрэг шүү дээ гэд одоогийн соёл нийгэмшилд байгаа хүмүүс бол ингээд ойлгох ухаантай болчиход байгаа байхгүй юу. Харин тэр үед хүмүүс болохоор баг бүгдээрээ л Парисыг чичилж исэн. Чи ингээд явж зүгээр алдар нарт гарах гал ингээд ийм хийчихсэн юм биш үү гэд. Алдрах шиг гэсэн л аргач нь л штэ анхаарал татах гэж л ийм хийсэн байна л да гэдэг. Тэгээд эрэгтэй талын хариуцлага бичлэгийн тараасын хин эндээс ашиг олсон энэ төр Парис өөрөө зөвшөөрөл өгсөн байсан юм уу энэ төр гэдэг тийм асуудал юусаа асууддгүй бүгд л Парисыг шоолж байсан. Тэгэд энэ хоёр маань юу байсан байгаа юм? Шүүхтэлцсэн байгаа энэ дараа. Шүүхтэлцээд мэдээж ингээд $400,000 гэсэн баха. $400,000 төр ингээд шүүхтэлцэх нь сүүл дээр эцэс дээр ингээд тулсан. Тэгсэн чинь энэ залуу маань өөрөө Парисаас салангуудаа бичлэгээ зарцсан байгаа юм. Өөр хүмүүс зараал тэгээд би энийг зарнаа. Би Парис хилтэнтэй ингэж дотн харилцаанд орсон бүтэн цагийн бичлэг байна. Энийг зарна гэд зараад ингээд вебсайтуудаараа яваад ингээд авах компаниудаар зараа явчихсан байгаа. Орлогыг бол энэ хүн олсон. Тэгсэн чинь шүүхээс гарсан юу гэх юм бэ? Буруутанд өгж байгаа торгуул нь гэсэн чинь $400,000. Тэгсэн чинь энийг бас хүмүүс ойлгохдоо наа чи мөнгө олох гол ингэсэн юм шүү Парис чинь өөрөө гэд нөгөө залуу хөрөөсөө ярьдгүү. Энэ Парис $400,000-ыг яах юм? Тэр их хөрөнгөтэй айлын хүүхэд тийм биз дээ яг ингээд бодохоо хар ухаанаар. Тэр их том хэдэн мянган юу гэдэг лээ үнэтэй зэрэглэлийн luxury буудалтай эмэгтэй $400,000 авахгүй л нэг ийм хогийн ийм шалны эмээгээд байна гэж байхгүй штэ. За Парис хожим нь энэ тухай ярихтаа үнэхээр хүн дээр туссан гэдгээ бол дахин хэлж байсан. Тэгээд хүмүүс намайг өөрөө зориуд гаргасан гэж бодсон нь бүр хамгийн их өвтгсөн гэж хэлсэн. Тэгээд тэр байтугай энэ явдал нь өөрт нь PTSD шиг сэтгэл зүйн шарх үлдээс сэтгэл зүйн бас нэг эмгэг байгаа. Үлдээсэн гэж ярьсан байдаг. Тэгэхээр бодоод үзэлтэй чиний хувийн хизээч олон нийтэд үзүүлэх ёсгүй зүйл чинь дэлхийд даяар тарчдаг. Тэгээд дээрэс нь хүмүүс чамайг өрөвдгийн орон зүгээр шоолж байгаа. Тэгээд тэр нэр чи чамтаа тэгэл бүхэл бүтэн 20 жил гараа ингээд дагаад явж ингээд чинь аим шиг байхгүй. За би бас нэг юм саналаа яг Парисын түүхийг ингээд уншаа явж хахад миний бас нэг нилээн хэсэг бас нээлдэг бас нэг эмхтэн түүхэд гинт санаанд орж ирлээ л дээ. Юу вэ гэсэн чинь өөрөөсөө юм дүү бас нилээн иддүү ингээд Монгол улсын явд шүү. Монгол хүмүүсийн орд залуутай үерхэж эхэлсэн. Үерхэж эхлээд нэг жил мэж болсноо яасан мэдээж нэг гэртээ ороод ингээд хосуудын харилцаан дээр явж исэн чинь яг ингээд яг л Парисын ижлэр гэх юм уу тий хоорондоо өөрөө болохоор хизэж бичлэг хийя хоёлаа дотны харилцаанд орчтой бичлэг хий гэдэг төрлийн эмгтэй биш байгаа байхгүй юу. Тэгэд өөрөө болохоор зөвшөөрөл өгөөгүй гэдэг байгаа. Тэгсэн чинь нөгөөх нь ингээл 2-3 юм бичлэг хийгээд авцсан юм байна. Тэгснээ тэрийг болохоор ингээд дараа нь ингээл устгаач хэрч энийг хийн хардгийн би хоёлаа ингээд бүр ингээд өөрийнхөө утсан дээр ингээд хадгалаад ингээд лок мок хийгээд төгчл ингэж штэ сүртэй юм бэ гэдэг байсан. Тэгснээ сүүлдээ ингээд тэр залуу нь болохоор яадаг юм дэ өөрхөн амьтандаа явуулсан уу яасан эсвэл ингээд салах сарнах дээр тулсан чинь нөгөө эмэгтэй маань за хоёлаа бүтэхгүй юм байна салын сарны гэсэн чинь чи надад салах юм бол би энийг фэйсбүүк дээр тавилаа шүү гэд амар заяа. Тэгээ нөгөөх нь тэгээ шок. Юу яриад байгаа юм бэ? Чи яаж тэгж чаддаг юм бэ? Наа чин хуулийн дагуу гэмт хэрэгжтэй энэ төрхөөр би тоохгүй. Чи надаас салах юм бол би энийг чинь олонд түгэн мөгөн энэ. Тэгснээ бүр ингээд стори дор заяа. Бичлэгийг ингээд тавьчдаг байсан гэж байгаа заяа. Нөгөөх чинь энэ тэн ингээд ажлаа хийж явж байхад ингээд сторин дээр нь шууд өөрийнх нь бичлэг гараад ирдэг. Тэнгүүд чи яаж чадж байгаа юм бэ гэж нөгөөх чинь сэтгэл зүйн зүгээр л сэгадж байгаа зү. Дараа нь болол уцаар яргамт чинь өгч. За наа чи стори дээр байхгүй би зөвхөн чам дээр хардаг тийм close story close буюу дотны найзуудынхаа юун дээр чамайг ганцаараа чи нэмж хагаад харуулсан юм а чамайг айлах гэдэг. Тэг тэрнээсээ болоо манай тэр юмхтэй нэлээд травмата болоод найз нь салах гэхээр салж чадахгүй яагаад байна бүр айгаад байна. Тэр бичлэгийг яаж авах вэ? Тэрийг яаж ус туулах вэ гэд тэгж явсараад баг 3 жил болсон.
Одоо салыг гээд нэг жилийн дараа салыг гэсээр нөгөөднийхээ дарамтанд орсоор гоод 2 жил хамт амьдарсан байгаа байхгүй юу. Тэгээ тэр хугацаанд тэгээд биедээ авсан шарах сорив, сэтгэл зүүн байдлаар авсан гэмтэл энэ төр болол зүгээр ёо амар. Тэгэхээр ийм арчаагүй, овлоггүй юм одоо нэг хүн дүрстэй ч гэдэг юм одоо тэгээд хэлчих нэг буруудахгүй бах тий. Бие бинийгээ барьцаалсан, муу мухаар ингэсэн ийм мухаа бас залуучууд магадгүй эмгтээчүүд ч гэсэн байдаг юм шиг байна лээ шүү. Тэгэхээр иймэрхүү зүйлээс хол байгаараа бурхан минь. Тэгэхээр магадгүй хин нэгэн одоо харьцаагаа эхлэж байгаа ч юм уу токсик харилцаанд байгаа хосууд маань ер нь бол болж игэл бичлэгээс жоохон хол ивэл зүгээр юм болов гэж би бодсон. Тэгэхгүй бол ингээл хин нэгний бай олчихсан тий аманд нь унчихсан, барьцаалагдчихсан тэгэл би сэтгэл эд хөрөн бүх зүйлээр хохироод тэгэл нэг хүний дарамтанд байна гэдэг чинь амар байгаа байхгүй. Тэгэхээр яг л энэ Парис тохиолдсон зүйл яг тэр найзад болчихсон байсан. Тэгээд одоо ингээд яг тэр үед хажуунаас нь хараад туслаж чадахгүй ингээд байж байгаа чинь бас хогийн мэдрэмж үйлсэн. Тэгэхээр Парис бас яг тийм байдалтай 20-од жил явсан. Тэгээд ялангуяа манай тэр таньдаг эмэгтэй маань болохоор бичлэг нь энд цацагдаагүй тэгээд яаж ийж байгаа тэгээд цаг тамагтаа гэсээр хагаад устгуулсан гэж ярьж илээ. Тэгэхээр Парисын хувьд шал хондоо байгаа байхгүй юу. Нэгэнт л дижитал принт гэж юм байдаг шүү дээ. Facebook дээр ч хаан ч сошиал дээр ч эсвэл Google дээр хайгаал тэнд өөрөө байж байгаа бол тэндээс хэдцээч устна гэж байхгүй. Яг тэр үлдээсэн уул мөрчин байнгын байждаг. Хэдэн зуун жилээр интернетийн хөгжил бүр нуран унан бутартал тэндээ байж лээ. Тэгэхээр дараагийн хэдэн зуун жилээр ч юм уу те хүмүүс зүгээр л нэрж ин хайхад л байж ивэл тэр байж л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр бас жоохон хөнгөн хомгоо хандхаа болцоомор санагддаг. Яг би бас нэг өөрөө бас нэг тэгж үзээгүй юм шиг юм ярихгүй л дээ. Мэдээж найз залуутайгаа бас хөөхөн одоо юу гэдэг юм дээ видео кол моол хийх ч юм уу те ганц хоёр жижигхэн хөнгөн бичлэгүүд байгаа. Гэхдээ бас бусдад задрахгүй гэсэн айдас хүзтэй тултлаа тийм айхтар юм хийгээгүй. Тэгэхээр энэ тал дээрээс манайхан бас жаахан анхаараарай гэж бодож байна. За тэгээ мэдээж миний хэлснээр шүүх хурал энэ төр юм болсон уу гэвэл болсон байгаа. Тэгээд мэдээж Парисын маш төв хувийн амьдрал буюу нууцн зөрчигдсөн сэтгэл санааны хохирол учруулсан гэл мэдээж шүүхэд хандаад тэгээд ялалт байгуулсан байгаа л да. Мэдээж одоо нэр төр гутаасан гэдэг хэрэгээр орно. Тэгээд эцэст нь тохиролцоо хийгээд Парист одоо мөнгө төлөхөр болсон гэдэг мэдээлэл явж исэн. Тэгээд дараа нь төлчлөө гэж хэлсэн. Тэгээд хүмүүсийн буруу ойлгоод байгаа зүйл миний хэлснээр тэгвэл ашиг л олцсон юм биш үү? Наа чин баг онцсон юм биш үү? Өнтер гэж мэгэж яриад байдаг үгүй шүү дээ. Хохирсны дараа нөхөн төлбөр авах нь угаасаа анханасаа л шүүхийн талаасаа өгсөн хэмжээ байсан. Түүнээсээ би $400,000 авъя гэж над чинь ерөөсөө хэлээгүй. За тэгээд сүүлд гарсан мэдээллээр бол авсан ашигнаасаа баг бүгдийг гисэн билүү. Бас ингээд хандвалцсан билээ. Одоо хүүхэд хүчирхийллийн байгууллагууд руу шууд хандвалцсан билээ. Надад наа чинь хэрэггүй. Хэрэгтэй маш олон хүмүүс байгаа. Тийш нүг юу? Би ч гэсэн юм хүчирхийлэлд олон нийтийн хүчирхийлэлд байгаа учраас би энийг маш их ойлгож байна. Тэгэхээр энийг тийш нүг юу гэд хандвалцсан сургасан. За тэгэхээр бас сонин зүйл нь яг л Парисыг бас нэг талаар бас улам алдартай болгоцсон юм шиг харагддаг л та. За тэгээд ер нь бол алдар нэрт хүрнэ гэдэг бол амархан юм шиг санагддаг. Олонний танил болох бол амархан юм шиг санагддаг. Сайн талаараа ч болчих болно. Эсвэл муу зүйлээрээс гарчиж болно шүү дээ. Тэгээд мэдээж өөрөө хожим нь ингээд дурсаад ярьж захтаа миний төсөөлж байсан карьер бол дуусчихсан. Би бахаасаа шаал ондоо зүйлийг мөрөөдөж яг л бусдын ажиллаар те өөр мөрөдөлтөө байсан чинь яг энэ зүйл гарч ирснээс хойш бүх зүйл нуруу унсан. Яг бол надад одоо юу гэдгийг өөрийгөө танилцуулах, өөрийгөө хинбэ гэдэг одоо гэдгийг хүмүүст харуулах тийм боломж байгаагүй. Би зүгээр эрхээ зүгээр булаалгацсан байхгүй юу гэд. Тэгэхээр хүмүүс харахтаа л наа чин зүгээр нэг парти баяа айлын тэнэг блонд тий скандал томчуудын кино минонд тоглолцсон одоо порно мод гэж ярьдэн шүү дээ тий. Наа чин тийм эмхтэй гэдэг гэсэн чинь хамгийн гол нь цоочтой хаалганы ард ийм зүйл болсон гэдгийг хожим нь л бид нар мэдчихэж байгаа байхгүй юу. За одоо өмнөх бас скандалуудаар Ким Кардашныг ярьсан шүү дээ. Тэгсэн чинь Ким Кардашны ээж нь болохоор нэг мастермайнд гэж ярьдэн шүү дээ. Хамаг одоо зүйлийг нь ард нь мушгиж байсан ийм эмэгтэй байсан. Тэрний талаар одоо Ким Кардашинтай хамт одоо тэр
томчуудын одоо бичлэгт оролцсон залуу болохоор ингээ баттай бүр ингээ баримттайгаар ярьж үлээ. Тэгэхэд нөгөө Ким Кардашныг яагаад ээж нь тийш нь түлхүү? Яагаад чи ийм бичлэгт орчих юм бол алдар нэрийг амар хурдан олох юм байна гэдгийг харчив гэхээр Парис Хилтнээс болсон байгаа байхгүй юу? Учир нь Парис Хилтны энэ бичлэг нь Кимээс өмнө болсон. 3-4 жилийн өмнө гарсан бичлэг. За тэгэнгүүтээ Ким ч нөөрөө Парис Хилтэнд ажилдаг байсан. Найз нь ч юм шиг, баруун гар нь ч юм шиг, туслах нь ч юм шиг хажууд нь ингээл дагаа явждаг гэсэн. Тэнгүүтээ бас өөрөө нэг хажуугаараа ингээд алдар хүндэд нэрд хүрэхийн тулд ингээд Паристаа л ойрхон байгаад байвал хүрээлийнх нь хүмүүсээр дамжуулаад энтергээд папараззин дөртөөд ийм тийм болно гэдгийг ухаарчаад байна шүү дээ. Тэрийг нь бүр ээж нь бүр илүү ухаарад Парис ийм бичлэгт ороод цаа чи бөөн сенсац болж гин. Одоо зүгээр дэлхийн нийтээр Парисыг ярьж байна гэж тэндээсээ санаа авангуудаа охиноо түлхээд за охин дуртаж харсан дургуж харсан би мэдэхгүй л дээ. Тэгээд яг тийм бичлэгийг хийлгэж исэн гэж байгаа байхгүй. 3 цуврал бичлэг. Тэрний зөвхөн нэгийг нь л бид нар мэддэг. Босод хоёр нь ингээд одоо цоочтой авдар нь бээжлээд гэж байгаа юм. За тэгэхээр мэдээж одоо энэ дуйлаанд одоо болол 20-од жилийн турш явж байгаа. Тэгээ Парис Хилтон болохоор өөр ингээд юм найланхаа хоолойтой гэсэн шүү дээ. That's hot гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэл яг ярьж марж байгаа нь ингээд айгүй эмгтээлэг тэр өмсөж байгаа зүүж байгаа нь яг Барби цаашаа заяа. Хин ч харсан хайрлаж дурлахаар тэр нэг юм гинэн томоогүй нэг юм жоохон хөөхөж чиг зантай бас. Тэнгүүлээ hi my name is Paris Hilton гэл заяа. Тэгээд I love dogs that's hot гэж мэж ярьдаг заяа. Тэгэд өөр ингээд нохонд амар дуртай бас одоо болохоор айгуу сайн ээж болсон байлээ. Тэгсэн чинь ээж болсноосоо хойш хоолоо нөр болчихсон. Амар тийм бүдүүн болцсон. Надаас бүдүүн хоолойтой. Тэгсэн ингээд ярьжсэн зүгээр hi my name is Paris Hilton this is my child гэдэг яваад өгдөг заяа. Тэгсэн чинь хүмүүс хүй тэр хоолыг яач вэ гэсэн чинь дараа нь Paris өөрөө хэлэхдээ өөрийнхөө подкаст ч юм уу те эсвэл одоо сошиал хаягаараа бас нэг мэдээлэл хийж хэлэхдээ хэлсэн л те. Би маш олон жилийн турш ийм персонад буюу ийм одоо дүрс гэж амьдарч байсан. Ягаад гэвэл маш их ийм өвчнг одоо өвдөлтийг мэдэрчээс учраас нэг хин нэгний дүр тоглох шаардлагатай юм шиг. Би өөрөө байж чадаагүй. Тэгэхээр би ингээд бас нэг ийм аз жаргалтай гинэн томоогүй нэг ийм эмхтэн дүрийг бол олон жилийн турш ингээд албаар ингэж хоолоогоо өөрчилж ярьдаг байсан. Гэхдээ одоо болохоор би гэр бүлтэй болцсон, сайхан хайнажилтай болцсон байна. Одоо нэртэй брэнд одоо үүсгэн байгуулсан, маш олон одоо брендийг үүсгэсэн тий өнөртөө ус, загвар, DJ, карьер энтэр гэл reality show, бас бизнесүүд гэлтэй. Асар олон зүйлсийг ингэж хийж байгаа. Би яг ингэж яг хүсэж мөрөөжсэн амьдралдаа яг одоо хүрсэн учраас би хин нэгний дүрд байх шаардлагагүй. Тэгэхээр энэ бол би шүү гэдээ яг өөрийнхөө ингээд над чиг ярьж байгаа байхгүй юу. Түүнээс бусдаар бол яг дандаа л өмнө болохоор my name is Paris Hilton гэл заяа. Тэгээд ярахад зүгээр л наа гэмээр хоолоо молоотой байсан чи одоо болохоор яг ингээд үе энэ хоолоо нь орж орноо гарнаа. За тэгэхээр мэдээж 2000-ад оны ихэнх үед буюу одоо манай millennium буюу мянгийнхын бол Парисыг одоо андахгүй мэдэх баха. Тэгэхээр энэ эмэгтэй ийм л зүйлийг туулаад ийм л замлаар явчихсан юм байсан бэ шүү. Түүнээс ш нэг яахтар тийм зах замбраагүй баяа аль нэрх танхитаач биш юм байна. Эсвэл нэг хүн амьтантаа дотн харьцаанд орох дуртай болсон донтолтондооч биш юм байна л да. Яг бол нэг юм бараан зүйл тулгарцсан тохиолдсон учраас одоо гимтцэн хүн гэх юм уу. Тийм хүн байгаадсан байгаа юм аа. За тэгэд залуу эмэгтэй хүний хувьд одоо юу гэх юм бэ би бас боддгийн. Эмэгтэйчүүд маань бас болгоомжтой байгаасаа хинтээ ямар харьцаанд орж байгаагаа одоо хосоороо хэнийг сонгож байгаагаараа ч юм уу те магадгүй бичлэг хийх тэр тулах юм бол магадгүй хань ижид бэж болно шүү. Яг үерхэж байгаа үерхэл гэдэг чинь бас хэцүү байхгүй яг бол үерхэл нийлдэг салдаг те хоёр тишээ хуваагддаг. Тэгэхээр яг энэ сошиал ертөнц буюу интернетийн хэрэглээ маш өндөр болсон үед энэ тал дээр манайхан жоохон бодолтой байхгүй бол бас ийм айхтар зүйлд орооцолдож болох юм байна гэж боддог. Тэгэл бид нарыг харж байгаа чинь Facebook ч юм уу. За аяжгаар бол би нэг хардггүй маа Instagram-аар Facebook-оор тэгэл янз янзын л нэг бас сонь зургууд яваад байдаг шүү дээ. Хин нэгэн аав ээжээ охиныг ч юм уу залууг ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд тавьчихсан шившиг болгоод бие биендээ гаргаал задлаал тий
ингээл явжлээдэг. Тэгэхээр энэ тал дээр бас манайхан бас ард нь хин нэгний амьдралд сүрж байдаг, бутарч байдаг гэдгийг бас анзаараасаа гэж хүсэж байна. Бие биентэй жоохон хайртай байгаасаа гэж бодоод байна л та. За тэгээд товчхондоо бол ер нь өнөөдрийн ярьсан Paris Hilton гэдэг эмэгтэйгээс бол би одоо юу бодсон бэ гэхээр Paris Hilton нь өөрөө одоо скандал буюу дуулайн шуугианд орсон юм уу хийсэн гэхээсээ илүү одоо түүн дээр тоглолт хийгдсэн юм шиг би харлаа. За мэдээж тэгээд тэр үед болохоор хүмүүс маш ихээр доромжилж шоолж инээжсэн, магадгүй өнөөдөр ч тэгж яхахыг үгүйсэхгүй шүү дээ тий. Тэгээд ялангуяа одоо хүн болгон л одоо яг интернетэд компьютерийн ард зүгээр баатар гэж яриад байгаа шүү дээ. Keyboard баатар гэж ярьдаг байхгүй юу? Keyboard warrior гэдэг. Тэрний яадаг гэхээр зүгээр энэ товчлууруудын ард болохоор зүгээр жинхэнэ баатарууд шиг зүгээр л нэг хүчтэй одоо юу гэх юм бэ? Маш тод томруунаар ингээ өөрсдийн үзэл бодлыг илэрхийлээд идэг хүмүүсийг хэлж байгаа юм. Тэснэ хин гэдгийг хинч мэдэхгүй ш. Тэрний ард хин сууж байгаа мэдэхгүй. Тэгэхээр шар хевлэлээр болон интернетээр ингээд маш их дайралтууд ирдэг байсан байгаа юм. Тэгэд ер нь бол зүгээр л тэр чигээрэл 2000-аад оны ихэнх үед бол Парис бол зүгээр нэг шоронд байсан юм шиг амьдарсан юм шиг санагдлаа. Тэгэд тэр шуугианы цаана ичгүүр, айдас, уур, хилэн, гомдол одоо тэр залуудаа гомцсон гомдол, хүмүүст гомцсон гомдол те. Сэтгэл зүйн шарахтаа үлдсэн гэхээр асар их гэмтэл тээж амьдарсан байх таа гэд нэг бодлоор айгүйх өрөвдсөн энэ эмэгтэйг. Одоо ингээд эргээд харах чинь одоо нэг хов гэхээсээ илүү одоо тухайн үеийн нийгэм ямар муухайгаар эмэгтэй хүнийг шүүдэг байсныг бас харуулсан түүх юм уу да гэж би хараад байгаа. За ингээд өнөөдрийн ярьсан хүн маань буюу олонний алдартай одоо миний бол бас одоогоор хайрлаж хүндэлж явдаг Paris Hilton байгаа. Тэгэд ийм гоё эмэгтэй харахаар л бүр ингээ хайр үрээддэг. Яг бол яг тэр эмэгтэй хүний бүх зүйлийг ингээ шингээчихсэн фемин те тэр аура амар цацарч яадаг эмэгтэй. Тэгэд мэдээж тэгээд энэ эмэгтэйн туулж ирсэн амьдрал нь бас тийм дардан байгаагүй байна. Баян гэхээр алдартай гэхээр бас гоё байдгуумаа гэдгийг харуулсан юм эмэгтэй түүх байлаа. Тэгэхээр та бүхэн таалагдсан гэж найдая. Энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээрэ ураатай удалгын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр хөтлөгч Халиукан та бүхэнтэйгээ маргааш хорийн унтлагын өрөө болон элдв шипхий таатай яриа нэвтрүүлгүүдээрээ эргэн уулзах болно. Тэр бол бүгдээрээ сайхан амраад ороод ирээрэй. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3